Сайн мэдээ. Нийслэлийн 27 байгууллагын 245 үйлчилгээг иргэд нэг дороос авч байна. Нийслэлийн 3 цагт байгуулах төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн анхдагч нь Дүнжин гаруй худалдааны төвд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрч байна. Энд иргэдэд нийслэлийн 27 байгууллагын 245 үйлчилгээг нэг дороос үзүүлж байгаа сайн мэдээг хүргэе. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдахаас өмнө иргэд төрийн үйлчилгээг авах гэж 15-аас 16 байшилд очин тэр хэрээрээ цаг зав мөнгө төгрөгөө зарлагдаг байсан бол одоо нэг дороос хүссэн үйлчилгээгээ авч богино хугацаанд зорьсон ажлаа амжуулдаг болсондоо баяртай байгаагаа хэлж байна. Би бас энэ данхудаага ирж үйлчлүүлж байна. Тэгээд ер нь ингээ харахад айгүй бүр их ойр дөхөм айгүй бүр сайхан үйлчлэг болсон юм. Би гайхаад нодлон би энд орж ирж ил байсан. Тэгэхэд ийм байгаагүй. Би бүр орж ирээд товцоо үлгүүлээд тэр хүлээ авахт нь яасан эхлээд ийм болцсон юм уу гэд. Би нэг залуу үеэр хоёулаа тэгээсэн. Үнэхээр нэг дор ийм байвал чин очролж одоо шахацлдаж гэх юм алга. Би бол газрын бичиг авлаасаа толсны бичиг. Тэгэл удахгүй урд нь бол авч лээсэн. Нэлээд бас чирэгдэлтэйсэн. Энд бол ямар ч чирэгдэл. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв 2016 оны ажлын анхны өдрөөс иргэдэд үйлчилгээгээ хүргэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 70 орчим мянган иргэн үйлчлүүлсэн байна. Эдгээр иргэдийн 60 гаруй хувь нь асуудлаа газар дээрээ шийдвэрлүүлжээ. Цаашдаа асуудлыг нэг дороос шуурхай шийдвэрлэдэг байхын тулд хууль эрхцэн хүрээнд хийгдэх ажил бий гэдгийг онцлуулсан юм. Үйлчлэгээ нэгдсэн төв ба дүүрэг харьяал харгалзахгүй, орсон сууг харьяал харгалзахгүй үйлчлэг үзүүлэх юм болж байгаа. За тэгэхээр та аль дүүрэгт орсон суугаас үл хамааран одоо үндээс үзүүлж байгаа үйлчлэгийг харьяал харгалзахгүй авах болцоог бол бүрдүүлж өгсөн байж. Иргэдэд одоо хүргэж байгаа 27 байгууллагын 245 үйлчилгээг цаашдаа нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг илүү сайжруулах талаар анхааран ажиллаж байгаа юм байна. Яам засгийн газар агентлагийн үйлчилгээг нэмэгдүүлж, үйлчилгээний нэр төрлийг нь 500 хүрэхээр төлөвлөжээ. Цаашдаа бид нар үйлчилгээний төвийг Мишель худалдааны төв, дараагийн төвүүд байгуулна. Ингээд бид нар төрийн үйлчилгээг бас баруун чиглэлийн иргэд рүү ойртуулж байгаа. Улаанбаатар хотын одоо өмнөд хэсэгт байгаа иргэд рүү ойртуулж байгаа. За явандаа Сүхбаатар Чингэлтэй дүүрэг рүү хойд чиглэл рүүгээ бид нар бас талбай, байршил цэгүүдээ судалж байна. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв нь нэг удаадаа 180, өдөртөө 2880-аас 6480 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. За өөртөө үйлчлэх танхимтай хүүхдүүдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах, өрөөтэй гэгч төрийн үйлчилгээний жишг шинэ стандартыг бүрдүүлж чадсан үйлчилгээний нэгдсэн төвийн тухай сайн мэдээ хүргэлээ.